Сайн байцгаана тулгын сүх тавтай морил. За өнөөдрийнхөө ярих сэдэв бол ойрын үед буюу өчигдрөөс ахуулаад сенсац болоод байгаа нэгэн хэрэг буюу нэгэн жүжигчний талаар ярих гэж байна. За энэ жүжигчин бол та бүхэн бол дор хаяж нэг киног нь бол үзсэн гэдэгт би бол итгэлтэй байна. За би бас энэ жүжигчний тоглосон кинонд бол маш их дуртай, үзэх дуртай юм бас хүн байгаа. За тэгээд энэ жүжигчин бол Солонгосын алдарт жүжигчин Чуу Жин Үнг эрэгтэй жүжигчин байгаа. За өнөөдөр энэ жүжигчний талаар яг юу болоод байгаа, энэ жүжигчин яг ямар хэрэгт холбогдоод байгаа талаар та нартай ярьж өгье. За энэ Чуу Жин Үнг жүжигчин нь болохоор энэ оны буюу 2025 оны 8 сарын 15-нд тусгаар тогтнолын өдөр буюу Солонгосын нэг чөлөөлөх өдөр гэдэг одоо юу гэмдэ тусгаар тогтнолын өдөр юм да. Тусгаар тогтнолын өдрөөр тангарах өргөх ёслолд оролцоод тэр тангарах өргөх ёслол дээрээ нэгэн үг хэлсэн байт юм бэл. За тэгээд тэр ёслолоос ахуулаад энэ жүжигчнийг одоо өнгөрсөн амьдралыг өнгөрсөн өнгөрсөн хэрэгүүдийн сөхөж ихсэн байдаг юм байна. За тэгээд энэний талаар та бүхэндээ нэгэнгүү ярьж өгье. Би бахархалд эх орныхоо далбайн өмнө эрэх чөлөөтэй шудраг бүгд найрамдах Солонгос улсын мөнхийн алдар гавьяг дээдлэн үнэнчээр үүргээ биелүүлэхээ батлан тангаргалж байна. За 2025 оны 8 сарын 15-нд Чоо Жин Үнг Солонгосын тусгаар тогтнолын 80 жилийн ойн баяраар энэхүү арга хэмжээнд оролцсон. Энэ арга хэмжээн улс орон даяар өндөр аж холбогдол өгдөг бөгөөд төрийн далбаанд тангараг өргөх ёслол алдар гавьяат хүмүүсийг хүлээн авдаг. За энэхүү урлаг түүхэн үйл ажиллагааны хэсгүүдийг багтаасан арга хэмжээ байсан. За Чуу Жин Үнг тус арга хэмжээнд өргөмжлөгдсөн төлөөлөгч урлагийн төлөөлөл болон оролцсон бөгөөд олон нийтийн өмнө тангараг өргөсөн. За энэхүү арга хэмжээний дараа олон хүн Чуу Жин Үнгийн өмнөх алдааг сануулж мэдээллийг илчлэхээр шийдсэн. Сошиал community буюу энэ олон нийтийн сүлжээнд 2018 онд Чоо Жин Үнг жүжигчинтэй хамт сурч төгсөгчөөсөн гэсэн нэгэн гар бичвэр сошиал community буюу энэ олон нийтийн сүлжээнд дэлгэцсэн. За тэрхүү гар бичвэр нь юу байсан бэ гэхлээр ээлж сургуулийн сурагч байхдаа ангийн нөхдөдөө бүлэглэн дээрэм хийж түүний дараагаар хүүхдийн орхид ял идлээд тэрний дараа жил сургуультай элсэн орсон гэсэн утгатай байсан байдаг. За Чуу Жин Үнг жүжигчтэндээ ямар хэрэгүүд холбоотой байгаа вэ гэхээр 1994 он буюу Алхах сургуулийн 2 дугаар анги, монголоор бол 11 дугаар ангитай байхдаа Кёнги аймгийн Соннам хотод ахлах сургууль сурдаг байсан байна. За ахлах сургууль сурж байх үедээ болохоор найз нөхдөдөө гудамд байсан автомашиныг хулгайлаад тэр автомашинаа ямар ч үнэмлэхгүйгээр жолоодоод тэр автомашинда өсвөр насны охтуудыг дуудаж авчираад бэлгийн хүчирхийлэл хийхийг оролцсон гэсэн гэмт хэрэгт сэжиглэгдээд байгаа юм байна. Шүүхийн мэдээлэл бол 1994 оны 2 сарын 12-нд Сөүл хотын дүүргийн шүүхийн 22 дугаар эрүүгийн тасагт бүрхсэн байдаг. Чуу Жин Үнг жүжигчнийг энэхүү хэрэгтэй холбоотой үгүйг мэдэх гээд одоо шалгаад үзэхээр мэдэх боломжгүй байгаа юм байна. Яагаад гэвэл эн чинь тухайн үед хүүхдийн гэмт хэрэг гэж үзээд хүнийхэн мэдээллийг маш сайн чандлан нуудаг юм байна л да. За Чуу Жин Үнг жүжигчнтэй холбоотой батлагдаад байгаа хэд хэдэн гэмт хэрэгүүд байгаа юм байна. За тэр нь болохоор насанд хүрсэн хойноо буюу арай нэрт гараагүй үедээ театрын нэгэн жүжигчэндээ зодтолдоод тэгээд зодсон гэх гэмт хэрэг байгаа юм байна. За энэ зодооноос үүдээд тухайн үедээ торгуул төлж исэн гэх хүртэл мэдээлэл байгаа юм байна. За Чуу Жин Үнг жүжигчэнтэй дахиад нэг хэрэг холбоотой бас байгаа юм байна. За энэ хүү хэрэг нь болохоор 2004 онд Magic Gory Чанга гэдэг Once Upon a Time та бүхний мэдээ ахлах сургуульд нэг удаа гэсэн нэг тийм кино байдаг. Та нар бараг л бүгд үзсэн л байх. За энэ киноны зураг авалтын үеэр цогтуугаар жолоо бариад тэгээд жолооныхоо үнэлгэний эрхийг асуусан гэсэн гэмт хэрэг байгаад байгаа юм байна. За тэгээд Чуу Жин Үнг жүжигчний талаар хохирогчд болон энэ хамт сурж исэн хүмүүсийн мэдүүлгээр ингээд ийм зүйлүүд ийм хэрэгүүд ингээд илэрч гарч ирээд байгаа юм байна. За тэгээд энэ Чуу Жин Үнг жүжигчэнд бас нэгэн нууцлаг зүйл байгаад байгаа юм а. За энэхүү нууцлаг зүйл нь болохоор юу юм бэ гэхлээр Чуу Жин Үнг жүжигчин өмнө нь болохоор өөр нэртэй байсан юм байна. Энэ Чуу Жин Үнг жүжигчний өмнөх нэр буюу жинхэнэ нэр нь болохоор Чуу Вон Жун гэх тийм нэртэй байсан юм байна. За тэгээд энэ Чуу Вон Жун нэрээ солиод аавынхаа нэрийг авсан гэж байгаа шүү. Чуу Жин Үнг гэдэг нэр нь болохоор аавынх нь нэр. За тэгээд энэ аавынхаа нэрийг аваад аавынхаа нэрийг ашиглаад энэ жүжигчдийнхээ карьерийг эхлүүлсэн гэсэн
ярилцлага бас байд юм байна. За тэгээд энэ нэрээ та одоо энэ хүмүүс юу гэж хардаад байгаа вэ гэхлээр за өмнө нь ингээд маш том ийм янз бүрийн гэмт хэрэгт орооцолдож маш ийм муу хүн байсан болохоор нэрээ сольсон. Нэрээ сольж өөр хүний дүрээр ингэж гарч ирсэн. За чожин жүжигчний талаас болохоор өсвөр насндаа буруу үйлдэл хийсэн тул өмнөх алдаанаас сургамж авч өөрийгөө шинчилж өөрийгөө шинэ хүн болгож байна. Түүнээс л энэ яг гэмт хэрэгэ нуух гэсэн юм үйлдэл бишээ гэж хэлсэн байт юм байлээ. За энэ чожин жүжигчний албан ёсны одоо төлөөлөгч буюу албан ёсны харьяалагдсан тэр компани болохоор Saram Entertainment буюу Хүн Entertainment гэдэг нэртэй тийм entertainment гэдэг юм байна компани. За тэгээд энэ entertainment компаниас бас нэгэн мэдээлэл хийсэн байдаг юм байна. За тэрнийг та бүхэнд уншиж танилцуулъя. Сайн байна уу? Энэ Saram Entertainment-аас ирүүлсэн мэдээлэл юм аа. Жүжигчин Чожингийн талаар гарсан хэвлэл мэдээлэлтэй холбогдуулан албан ёсны байр сууриа удаан мэдээсэнд иргэдийн санаа зовоосон явдал чин сэтгэлээсээ уушлахгүйж албан ёсны бэлэгдлийг хүргэж байна. Жүжигчинтэй ярилцсны дүнд тэрээр өсвөр насндаа буруу үйлдэл хийж байсан балагдсан байна. Гэхдээ энэ нь тодорхой нотлогдсон хэсэг мэдээлэлд үндэслэсэн бөгөөд 30 гаруй жилийн өмнөх үйл явдлыг бүрэн тодорхойлох нь хүндрэлтэй холбогдох хууль эрх зүйн процесс нь аль хэдийнэ дууссан тул хязгаарлалтай юм аа. Гэхдээ ямар нэг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой үйлдэлд Чожин жүжигчинтэй ямар ч хамааралгүй гэдгийг тодорхой баттай хэлж чадна. Мөн Чожин жүжигчин насан турш оноо болчмгүй үйлдэл гаргаж бусдад шөргөөцөлдөж янз бүрийн асуудалд орсон талаараа өөрөө маш хүн дээр хүлээн авч гүнээ харамсаж байгаа илэрхийлж байна. Жүжигчний өнгөрсөн алдаанаас болж хохирч сэтгэлээр унсан бүх хүмүүстэй чин сэтгэлээсээ уушлахгүйж байна. Мөн Чожин жүжигчнийг дэмжиж ажиллаж байсан, хамтарч ажиллаж байсан хүмүүсээсээ уушлалт хүсэж байна. Гэхдээ Чожин жүжигчин өөрийн эцгийн нэрийг тайзны нэр болгон ашигласан нь өнгөрсөн үеэ нуух зорилготой биш харин өөрийгөө сахиж илүү сайн хүн болох зорилгоор гаргасан шийдвэр байсан гэдгийг ойлгож өгөхийг хүсэж байна. Дахин иргэдийг санаа зовоосон явдалд гүнээ уушлахгүйж байна. Saram Entertainment. За ингээд Saram Entertainment-аас иймэрхүү мэдээлэл олон нийтэд цацсан байдаг юм байна. За одоо болохоор энэ Чожин жүжигчин болохоор олон нийтэд за би ажилласаа гарлаа. Одоо дахиж жүжигчнийхээ карьерийг ингээд цаашаа хөөхгүй. Та бүхнээсээ уушлахгүй жина гэж одоо мэдээлэл хийсэн байгаа. За энэхүү мэдээлэл дээр юу гэж хийсэн талаар та бүхэндээ хэлж өгье. 미성년 시절 범행에 가담했다는 의혹이 제기된 배우 조진웅이 조금 전 공식 입장을 내고 은퇴를 선언했습니다. 지난 잘못에 대해 마땅히 책임을 지겠다며 응원해준 모든 분께 실망을 드려 죄송하다고 밝혔습니다. Сайн байна уу? Би жүжигчин Чожин байна. Өмнө нь миний өнгөрсөн нэгэн гонигтай болчмгүй үйлдэлээс болж намайг итгэж дэмжиж байсан та бүхэнд маш ихээхэн гонсгор хандлага төрүүлсэнд хүндэтгэлтэйгээр толгой бүхөйлгөн уушлт хүсэж байна. Бүх шөмжлөлийг нийлүүлэн хүлээн авч өнөөдрөөс эхлэн бүх үйл ажиллагаагаа таслан зогсоож жүжигчнийхээ карьерт цэг тавьж байгаагаа мэдэгдэж байна. Би өөрийнхөө өнгөрсөн алдааны төлөө хариуцлагаа үүрэх ёстой гэж үзэж байгаа. Цаашдаа хүн болгон шиг хүнд ёс зүйтэй зөв хүн болж өөрийгөө дахин өөрчлөхийг хичээнэ. Өмнө нь надад итгэж дэмжиж байсан бүх хүмүүст дахин уучлалт хүсэж байна. Баярлалаа. Болон уучлаарай. Чожин. За тэгээд Чожин жүжигчнийг иймэрхүү мэдээлэл хийсэн байт юм байна. Тэгээд одоо харамсалтай юм да. Одоо хизээж дахиж түүний дэлгэцэн гой кинонд гой бүтээлд харж чадхааргүй болж байх шиг байна. Тэгээд та нар боддоо ер нь Солонгосын алдартай жүжигчид энэ улс төрийнхэн ингээд амар ёс суртахуунтай өөртөө юм алдаа дутагдал гаргасан л бол тэгээд за уушлалтаа гуугаад ингээд ажиллаа өгөөд ажилласаа чөлөөлөгдөөд ингээд явдгийн одоо ингээд бүр энэ зүйлээс ахуулаад ингээд харагдаж байгаа үстэй тэгээд манай Монголд болохоор миний ажигснаар бол янз бүрийн алдаа гаргачаад тий хизээч өөрийнхөө алдааг унгасамсарлаж ажилласаа ер нь чөлөөдлөгдөн гэж байхгүй тий алтан тушаал дээр бүр ингээд хатаастай юм шиг л байгаа л ноцолтой бол байгаа сэрэн байгаад би тэрнийг гайхаа л тий за яг хүн яг алдаж онож болно гэхдээ тий ер нь хүн ёс суртахуунтай ухамсартай ийм байсан дээр юм шиг тэгжиж л ер нь одоо хүн чинь засаж сайжрах байх гэж бодож байна. За тэгээд энэ хэрэг дээр бол нэг иймэрхүү байна. За тэгээд энэхүү хэрэгтэй холбоотойгоор би бас нэг саяхан нэг л уншсан. Тэгсэн чинь манай Монгол залуу Америкийн нэгдсэн улсад оюутан болж очоод за тэгээд уулын тэтгэлийн мэтгэлэгтэй л байсан юм шиг байлаа. Уулын мундаг л залуу байсан юм шиг үлээ. За тэгээд тийм болчмгүй зүйл хийгээд миний уншсанаар бол их сургуулийнхаа отуур байранд согтуу байсан эмэгтэйн өрөөнд ороод за тэгээд бэлгийн хүчирхийлэл хийсэн гэсэн тийм
гэмт хэрэгт оролцолтоод байгаа юм билээ. За тэгээд энэхүү гэмт хэрэгт нь болохоор Америкт бол заавал 5-аас 25 жил ял гэсэн баха тий. Америкийн нэгдсэн улсад энэ хэрэг нь бол иймэрхүү ялтай байдсан билээ. За тэгээ харамсалтай байгаа шүү дээ тий. Бүхэл бүтэн ирээдүгөө ингээд баллаа. За тэгээд бүр ямар ч одоо юм сайхан ирээдүггүй болчихж байдаг. Тэр залуугийн өмнөөс ингээд харамсаад барахгүй юм да. За тэгээ манайхаа дотроо бодолтой доороос суурьтай байгаараа манайхаа. За тэгээд тэр Америкт болсон залуугийн талаар худлаа үгүйг нь сайн бас бидэхгүй байгаа болохоор та бүхэн мэдчихвэл доор комент үлдээгээрэй. За тэгээд манайхаа баярлалаа намайг дэмжиж байгаад миний бичлэгийг үзэж байгаад баярлалаа. Маш их баярлалаа. Хайртай шүү. За тэгээд subscribe дараарай, лайк дараарай. Тэгээд байн бичлэгээ хийх болно. Баярлалаа. Баяртай.